Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. За өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд туршлага судлах үйл ажиллагаа үргэлжилж байна. За санаач хэлбэл өнгөрсөн хугацаанд JICA олон улсын байгууллага боловсрол шинжилгээ ухааны яамтай хамтран энэхүү төслийг мандал сургууль болон говийн эрдэнэс сургуулиуд дээр манай аймагт хэрэгжүүлж байна. Бид бүхэн бас Японд руу 2-3 удаагийн ээлжээр улсад нэлээдгүй туршлага судалсан байгаа. За аймгийн засаг даргын зүгээс бол энэхүү хөтөлбөрт энэхүү төсөлд бас ач холбогдол үзүүлэн за аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан хоолны зөвлөлийг бас байгуулсан байгаа. За энэхүү зөвлөлийн канаачлага бас зохион байгуулалт төлөвлөгөөний хүрээнд бас нэлээдгүй олон ажлууд бас сургуулиуд төр хэрэгжиж байгаа. За энэхүү төсөл хөтөлбөрүүдийн эхлэлээс зарим зүйлүүдээс нь бас та бүхэн сануулбал сүү хөтөлбөр байна. Бас энэ хоолны цэс хоолны энэ чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хоолны уралдаанууд бас өнгөрсөн жилийн хугацаанд болсон. За үүнтэй холбоотой хүүхдийн хоолны худалдаа авалт, хоолны материалын худалдаа авалт, за мөн хөдөө аж ахуй дээр манай ногоочд байна бас ногоогоо тарьж байна. За ингээд энэ төсөлтэй холбоотой нэлээд олон ажлууд бол хийгдэж байгаа. За энэхүү төслүүдээс онцлог жишээлбэл сүү хөтөлбөр аймгийн засаг даргын санаачлагаар хэрэгжиж байгаа. За энэхүү сүү хөтөлбөр бол жишээлбэл маш олон аймагуудад хэрэгжиж байна. За манай аймагаас үлгэр аваад гэмүү туршлага аваад жишээлбэл Улаанбаатар хот өөрөө бас сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд 2 тэрбум төгрөгийг бас суулгасан гэж бас сая хэлж байна. Гэхдээ одоогоор харах нь хэрэгжүүлж амжаагүй байна. За бусад аймагуд бас ингэ хэрэгжүүлэх гээд эхэлсэн байна. За ингээд энийг бид бүхэн харилцсан туршлага солилцох гээд өнөөдөр боловсрол шинжилгээ ухааны яам. За тэгээ мөн дээрээс нь боловсролын ерөнхий газар. За мөн энэ төсөл хэрэгжиж байгаа Баян Зүгт дүүргийн сургууль, Өвөр Хангай аймгийн сургууль. За ингээд бүх энэ төслийн явцад оролцож байгаа бүх хүмүүс байна өнөөдөр Дундгов аймгийн мандал сургууль дээр энэ туршлага солилцох үйл ажиллагааг өнөөдөр бүтэн зохион байгуулж байна. За тэгэхээр төсөл маань хэрэгжээд 3 жил болж байна. За тэгэхээр энэ хугацаанд бол энэ төслийн маань хэрэгжилт бол Өвөр Хангай болон Дундгов аймаг гэсэн нийслэлгээд ингээд 3 хэсэгт бол сонгоо хэрэгжүүлж байгаа. Тэгээ өнөөдөр бид нар бас яг энэ 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа төслийнхаа хэрэгжилтийг бас яг энэ Дундгов аймагтаа ирээд ингээд сайн туршлагуудаа сонсоод төслийнхаа бас үр дүнг хэлцээд ингээд явж байгаа туйлын талархууштай байна. Тэгэхээр ер нь бол Монгол улсын улс орны хөгжлийн бодлого бол хүн байдаг. Тэгээ хүний хөгжлийн гол суурь бол энэ хүүхдийн хоолноос ихтэй байд. Энэ бол маш энгийн тийм нэр томьёолтой. Тэгэхээр олон улсад ч гэсэндээ яг ингэж авч үздэг. Тэгэхээр ерөөсөө энэ хүүхдийн хоол гэдэг маш энгийн юмнаас ч эхлээд яг хүний эрүүл мэнд, хүний хөгжил, боловсрал, тэгээ цаашдаа яг улс орны хөгжил яг эндээс шалтгаалдаг юм шүү гэдгийг бол бид нар бас маш сайн ойлгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр ч гэсэн Монгол улс бас бодлогоо гаргаад, хуулиа гаргаад ингээ хэрэгжүүлээ явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн уулзалтан дээр бас яг энэ хүүхдийн хоолны чиглэлээр бас энэ төслөтрүүдийн хүрээнд олон сайн туршлагуудыг бас энэ хоёр аймаг маань хэрэгжүүлсэн байна. Бид нар бас яг яамн дээр ерөнхийдөө бол төслийнхаа тайлан бас тооцоод хилцээд ингээ явдаг. Тэгсэн хэдиж бас яг ингээд газар дээр нэрээд бас сонсохоор бас аймаг орон нутагтаа хэрэгжүүлж байгаа өшөө олон сайн туршлагуудыг бас сонсоход маш их талархалтай юм, баяртай байна л да. Тэгээд энд бол ер нь бол үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ ганц боловсрол шинжилгээ ухааны яам гэхгүй энэ төсөл хөтөлбөрүүд маань өөрөө нийгмийн халамжийн маш олон салбаруудыг авч явж идэг. Эрүүл мэндийн салбар, нийгмийн халамжийн бодлого, боловсролын салбар, хүнсүдэн аж ахуйн салбар гэдэг энэ олон салбарыг дагуулж хөгжүүлдэг ийм бодлого хөтөлбөр байгаа хгүй энэ үдийн хоолны хөтөлбөр чинь. Тийм ч утгаараа түрүүний миний хэлдгээр улс орны бодлогын хөгжлийн гол бодлого болдог гэдэг. Тэгээ энэ дээр яадгүй гэхээр орон нутгийн засагдаа ялангуяа орон нутгийн удирдлагын дэмжлэг тухайн орон нутгийн хөгжил бас яг энэ үдийн хоолны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд их үр дүн үзүүлдэг. Тэгэхээр тэрний жишээг би сая яг энэ Дундгов аймаг дээрээ яг энэ ирсэн тайлангаснаас сонсож байна. Засаг даргын тамгын газар орон нутгийн удирдлагууд энэ тухайн орон нутгийнхаа хүний хөгжлийн төлөө, хүүхдийнхаа төлөө бас яг сэтгэл нэгдээд ингээ ажиллаж байгаа нь бол их онцлог юм байлаа л гэж хэлмээр. Сургуулийн хувьд бол энэ хичээлийн жилд бол хоол зууч, мэргэжлийн хоол зуучийг авч ажиллаж байгаа. За тэгээд аль болох олон төрлийн хүнсний ногоо хэрэглэх даатгалчдыг бол хүүхдүүдтэй олгох. За мөн зөвхөн бага ангийн сургалтаас илүү энэ сургууль суралцж байгаа бүх хүүхдүүд, эцэгчүүд, за багш шаштай бас шинжлэлийн боловсрол гэдэг зүйлийг бас нэлээд ойлгуулах, агшны мэдээллүүдийг нэлээд савтал дээр ажиллаж байна. JICA үдийн хоол үйлдвэрлэлийн төсөлтэй бас сүүлийн 2 жилийн хугацаанд хамгаалаад явж байна. За JICA төсөлд хамгаалснараа бидэрт ямар олон боломжууд нэгдсэн байг вэ? Нэгдүгээрт нь бол бид нэр
тав төхөөрөмжөө сайжруулсан байгаа. За хоёрдугаарт нь бол одоо Японы яг өдний хоолны менежмент дээр бол бас удирдлага судалсан. За тэрнээс бас сайн туршлагыг нь бол төвлөрүүлэх ажил сургууль дээр зөвхөн багтааж байна. За ерөнхий боловсролын сургуулийн өдний хоолыг одоо дэмжих төслийн хүрээнд говийн ирээдүйн манх сургууль манай аймагаас дэмжиж орсон байгаа. Тэгээ энэ төсөлтэй холбоотойгоор нэгдүгээр нэг хоолны шимтгийллийн боловсролыг олгох энэ сургалтууд эцэг эхчүүд бол хүүхдүүдэд нэлээд сайн явагдаж байгаа. Давуу тал бол зөнд би нэг түрүүнд дээр сая хэлсэнтэй холбогдуулаад энэ шимтгийллийн боловсролыг яг хүүхдүүдэд олгох талаар хоёрдугаар бас нэг хоолныхын зэс маань нэлээд сайн олон төрлийг болоод ирж байгаа. Жишээ нь бүх авах хэвээр амин дэмүүдэд бүгдийг өнгөөр ялгаад тэгээд тухайн өдөр одоо тухайн өнгийн хэдэн граммыг тухайн хүүхдэд өгмөр байна гэдэг энэ зүйлүүдийг хийгээд одоо ингэ нэлээсээ явж. Одоо манай цэцлэгснээс хойш 3 бус нутагт ингэ хэрэгжиж байгаа аль хэдийн үр дүнгууд бол гарч ирсэн байгаа. За ингээ 3 газарт маань хэрэгжиж байгаа болохоор хоорондоо өнөөдөр уулзалтаар дамжуулаад хоорондоо туршлагаа солилцоод мөн өөрийнхөө одоо хэрэгжиж байгаа газарт манад одоо юуг нь авч хэрэгжүүлж болохоор байна тий. Энийгээ бас хоорондоо ярилцаад туршлагаа солилцох юм сайхан боломжоо гэж харж байгаа. За тэгэхээр өнөөдөр манай энэ уулзалтанд бас Яам тамгын газрын төлөөлөлүүд ирсэн байгаа. За энэ хүмүүс ялангуяа энэ 3 газар хэрэгжиж байгаа төсөл маань ийм үр дүнтэй байна гэдгийг нэгдүгээр харуулмаар байна. Энэ хүмүүс маань энийг хараад бодлого шийдвэртэй хууль дүрмэндээ бас өөрчлөлт оруулах, дээрээс нь сургуулиуд одоо өдний хоолыг сайжруулахад үр дүнгээ бас тусгаж яваасай гэж үүднээс урьсан байгаа. За манай төсөл болохоор 2025 оны 9 сар хүртэл үргэлжлэнэ. Дундгав аймгийн хувьд бол маш их одоо дэмжиж ажилладаг байгаа. За тэгээд хамгийн одоо тодорхой жишээ нь гэх юм бол манай төслийн судалгаагаар гарсан үр дүн үнэхээр энэ болохгүй зүйл болж байна. Бид нар энийг бол зайлшгүй цааш арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг үүднээсээ энэ сүү хөтөлбөрийг санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа нь Дундгав аймгийн хамгийн том үр дүн гэж бодож байна. Дундгав аймгийн засаг даргын тамгын газар.